Шинэ 7 өдрийн мэнд хүргэе Game Point podcast-ийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За тэгээд өнөөдрийн дугаар үнэхээр санаанд оромгүй үйл явдлаар дүүрэн эхлэх нь яагаад гэх юм бол подкастын дугаар бичгээс хэдхэн цагийн өмнө Denver Nuggets баг дасгалжуулагчаа ерөнхий менежерийнхээ хамтаар халлаа. Үйл явдлыг эхнээс нь дахиад бүр деталаар тайлбарлахад плей-оффыг эхлэхээс ердөө 7 хоногийн өмнө альва нэг баг түүхэнд дасгалжуулагчаа халж исэн тохиолдол өмнө ганцхан байсан юм байна. Тэр ялангуяа NBA-гийн магадгүй дэлхийн хамгийн шидэг сагсан бөмбөгчтэй баг байж иж плей-оффын байранд явж иж дасгалжуулагчаа халсан. Дээрээс нь 2 жилийн өмнө авраг авсан баг дасгалжуулагч хаалж байгаа гэдээ үнэхээр сюрприз мэдээтэйгээр өнөөдрийн Game Point podcast эхэлж байна. Тэгээд дасгалжуулагчаа халсан, дээрээс нь ерөнхий менежер хамт хаалсан гэдэг Denver Nuggets багтай холбоотой үйл явдлаар яриагаа эхлүүлээ гэж бодож байна. Тэгээд манай өнөөдрийн дугаарын хамтран ажиллагчаар XM Алжааны платформ ажиллаж байгаа. Та бүхэн доорх линкээр орон бүртгүүлж мэдээлэл авах боломжтой байгаа шүү. За ингээд од LA-гээс од Сан Францискогоос ял та бүхэндээ хамт байна. Од энэ бол сюрприз гэдэг үгийг ашиглахгүй байж боломгүй тийм мэдээ. Энэ яг юу болчихоо? Яг яагаад энэ бүхийг бүхэн хаанаас эхэлж байна? Одоо тэгээд Лукагийн трейднээс болж бас хэр орхтой юм бас гайхаа үлчээд шүү дээ. Нэг гэж үлчээд шүү дээ. Өнөөдөр гайх мэдээч бол яг хизээ харж байгаа нь бол surprise байлаа те. Бүр яагаад 7 хоногийн өмнө плей-офф эхлэхийн 7 хоногийн өмнө. Тэгээд угаасаа Nuggets чинь бас 4 дээр явж байгаа баг шүү дээ. Ер нь баг тэр доошоо унчаагүй одоохондоо унчаагүй байгаа баг. Тэгээ яагаад ийм шийдвэр гаргаж байгаа гэдэг нь surprise болохоос Майкл Малоныг хаалх нь бол ерөөсөө цаг хугацааны асуудал байсан. Бид нар яг ингээд энэ одоо нөгөө өдрөл эхлэхээс өмнө pre-season-ээр лөө Денверийг ярихад л би хэлжсэн шүү дээ. Ерөөсөө Майкл Малон front office-тойгоо ерөөсөө таарахгүй байгаа. Дандаа ингээд биф хаяад байгаа. Ярьцлага өгсөн ч гэсэн ингээд нэг зөвүүн ард ховгор те янз бүрийн юм ярьсан тийм яриад яваад исэн бохгүй. Тэр нэгэд уусаа сүүлдээ бүр ингээд ил тод болоод хамгийн сүүлд Portland хожигдсны дараа тэгээ одоо Майкл Малоны үнэхээр нөгөө тэсвэр нь алдсан юм шиг байна. Зарим тоглогч нараа бүр новчгож хараасан. Тэгээд би ерөөсөө одоо юу гэдэг дасгалжуулагч нараа тоохгүй байна, сонсохгүй байна, фильм үзэхгүй байна, тэгээд бичлэг үзэхгүй байна. Тэгээд зарим тоглогч нар бол үнэхээр новш байна гэж хэлсэн нь энэ бол эцсийн одоо нөгөө last blow гэдэг шиг юм болсон л боллоо да. Тэгээд энэ дээр бол багийн owner-ууд орохоос өөр аргагүй болоод тэгээд энэ хоёр уусаа front office general manager Calvin Booth Michael Malone хоёрын аль нэгнийх нь талд орохгүйгээр хоёулын хална гэдэг бол ер нь бол бит хоёр ерөөсөө бид нар ерөөсөө хоёртай ингэж ажиллахгүй байна. Тэгээд хоёрын токсик байдал чинь багт шууд нөдөлж гинэ гэдэг утгаараа шууд хоёулын халлаа гэж бодож байна. Тэгээд бас нэг талаараа плей-оффын өмнө халж байгаа нь зөв болов. Тэгэхгүй бол энэ плей-офф дээр яг энэ байдал нь токсик байдал нь гарах юм бол тэд нар эхний раундаач мэдхгүй магадгүй плей-оффоос гарахгүй хэрвээ плей-ин руу унвал. Тэгэхээр тэрнээс өмнө харин арга хэмжээ авч байгаа байдал юм болоо гэж би бодлоо. Плей-ин руу унах магадлал ер нь бол өндөр байгаа. Хэрвээ одоо юу гэдгийг 3 дугаар байрнаас 8 дугаар байранд явж байгаа багууд ижлэхэн амжилттайгаар дуусгах юм бол за Black-ийг асчи 4 дугаар байрнаас 8 дугаар байранд явж байгаа 4 5 6 7 8 гэх 5 баг ижлэхэн амжилттайгаар дуусгах юм бол Denver Nuggets 7-оор гарахаар байгаа шүү. Тэгээд Denver Nuggets-ийг 7-оор гарах магадлалыг өнөөдөр хамгийн өндөр буюу 24% гэж байгаа. Ер нь бол play-in руу унах магадлал өндөр байгаа юм. Тэгээд энэ чинь хамгийн гол нь за бүр ингээд давхцал гэдэг шиг авраг болсноос хойш 666 өдрийн дараа дасгалжуулагч хаалж байгаа юм байна. Муу хэр 666 гэдэг шиг 600 өнөөдрийг бодсон шүү дээ. Би бурхан хүртэл Legacy фэн юм болоо гэж би бодсон шүү дээ. Ер нь бол Nuggets одоо өдөрлөгийн бүгдээрээ бүр ингээд парадн дээр бүр Legacy янз бүрээр хилээд байсан шүү дээ. Тэгээд тэрнийхээ кармаг авч байгаа болоо гэж би бодсон шүү дээ. Өнөөдөр жинхэнэ юу лээ энэ ч одоо бурхан хүртэл Legacy фэн юм болоо гэж бодсон шүү дээ. 666 гэж амар юм те. Чөтгөрний болоо. Тийм бол 666 өдрийн дараа ингээд дасгалжуулагч хаалж байгаа. Тэгээд өнөөдөр эргэн тойрны мэдээлэл ESPN за тэгээд энэ гарч байгаа мэдээллүүдийг бүгдийг нь ухаж үзлээ. Аль болох ихийг олж үзсхийг мэдлээ.
Ер нь бол дасгалжуулагч Майк Мэлоун хувцас хөрөг аль хэдийн алдсан байсан юм байна тийм үү? Тий, ер нь тэгж ойлгосон. Хамгийн сүүл харин тий нөгөө Портленд хожигдохын араас хэлсэн пресс конференс дээр хэлсэн одоо юу нь болохоор ерөөсөө өөрсдийнхээ тоглогчныг одоо юу гэдэг дасгалжуулагчаас сонсохгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр чинь тэгэл ер нь бол ямар ч тийм юугүй болцсон байна. Хүндлэлгүй болцсон байна л гэсэн үг л дээ. Тийм. Тэгээд багийн эзэн Josh Kroenke юу гэж хэлсэн бээр багийнхандаа play hard, have fun гэсэн ба. Тэгээд нэгэсэндээ сайн тоглолт тэгээд хөгжилт гэсэн байгаа байхгүй. Энд чинь юу гэхээр Майк Мэлоуны тэр нэг юм дарамт шахалт ингээ тоглогчтой хараагаад байгаа байдал нь ер нь энэ үйлрэлд хэрээс хитэрсэн гэх юм уу тэр давах хэвээр шугам давахгүй шугамаа давцсан гэх юм уу. Тэгээ хамгийн гол нь энэний араас гарч байгаа мэдээллүүд болохоор Jamal Murray, Nikola Jokic хоёртой тэгж харьцдаг үг гэнэ. Бусдыг нь болохоор элдв янзаар хилээд байт юм байна л да. Тэгээд ингээд асуул яасан. Тэгээд сая өнгөрсөн нэм гарагийн тоглолт Indiana Pacers хожигдсан билүү тэр чинь нэм гарагийн тоглолт билээ. Indiana Pacers хожигдсан тоглолтын дараа Indiana Pacers хожигдсан. ESPN-ээр Kendrick Perkins шууд анализ хийсэн юм байна л да. Тэр анализ дээр юу гэсэн бэ гэхээр угаасаа Denver Nuggets-ийн хамгаалтын үйлрэлд унчаад байгаа штэ. Тэр бол нууц ш. Одоо бүр хамгаалтын рейтингээр 20 дугаар өрөнд явж байгаа. Ийм баг юм л аврах авахгүй тодорхой штэ. Тэгээ 20 дугаар өрөнд явж байгаа баг. Тэгээ хамгаалтын рейтинг унна гэдэг нь юу гэхээр тоглогчдын хичээл зүтгэл ойлголцол ерөөсө бүх юм унтсан юм билээ. Тэгээд Никола Йокич энэ үйлрлийн эхнээс л ингээд багийн хамгаалт болохгүй байна ингээд юу ингээд комплендэл яваадсан юм байна. Ер нь үйлрэл гэснээс хойш багийн хамгаалт нэг сэтгэл дундуур байсан гинэ. Тэгээд сая тэр нэг Kendrick Perkins-ийг үзүүлсэн нэг тэр анализ нэг 3-4 удаагийн хамгаалтын байрлал дээр шүү дээ тий. Ерөөсө хамгаалъя гэж хичээж байгаа хүн би бинийгээ нөхөж очиж байгаа хүн шилжиж байгаа хүн ерөөсө байгаагүй. Би бүр хамгийн залуу хамгийн ирж хүчтэй байх Christian Brown-ыг гэхэд хүртэл баг өөрийнх нь хамгаалж байгаа хүн шидэж байхад очоороо гэд бусдад ингээд нэг юм ингээд нөгөө юу яадаг шүү дээ нэг хамгаалсан ингээд гараараа хамгаалсан болоо заасан болоо өнгөрж байгаа дүр бичлэгийг Kendrick Perkins үзүүлсэн чинь тэрийг үзчихэд за энэ угаасаа бүр уур амьсгал ийм тооксик болцсон юм байна. Тэгээд одоо болоо гэдэг шийдвэрийг гаргасан байж магадгүй юм шиг байна. Нэгсэндээ тэр чинь ESPN-ээр гарч байгаа үндэстэн даяар Америкийн нэгдсэн улс даяар гарч байгаа тоглолтын үеэр Kendrick Perkins team анализ хийгээ атсан байгаа байхгүй. Тэгээд тэрэн дээр биеийн хилэмж. Тэгээд дээрэс нь Nikola Jokic маш бухимдуугаар ингээд нэг баяхын тоглогчдод ингээд хамгаалтын байрлалын зааж өгч байгаа. Ер нь ингээд ажиглаадсэн чинь Denver Nuggets ерөөсө болохгүй зүйл маш их байгаадсан юм байна. Үнэхээр тэгээд эцэстээ энэ бүхнийг одоо юу гэдэг Майк Мэлоун чи бишээ уучлаарай. Таны энэ бухимдал танитайгаа хамт явах хэвээр манай баг энэ үйлрэлд аврагын төлөө зорж байгаа хэвээрээ байна гэж одоо нэгснэ бэлгэдлийн чанартай үг хэлж байгаа байх. Гэтэ авраг авах одоо гэдэг яг энэ плей-офф юм дасгалжуулагч хаалж ийн чинь би бол авраг авахын төлөө зориогүй баг л ингэж байгаа болов гэж боддог шүү дээ. Тийм тэгээд уусаа яг аль талдаа л байгаа юм л да. Одоо ингээд Майк багийн хүмүүс тоглогчнаа хамгаалахгүй байгаа нь бас яг 100% Майк Мэлоуныг буруудах нь хэцүү л дээ. Одоо чи 23 онд яаж авраг болоод ямар тоглогчнаа алдлаа гэдэг чинь хамгийн ихний асуулт тахгүй. Яагаад алдлаа гэдэг чинь фронт офисын ялтчгүй хамгаалдаг одоо хүмүүсийн бүгдийн нэг нэгээр нь явуулсан шүү дээ. Хамгийн сүүлд Christian Brown биш KCP-г явуулахад Майк Мэлоун хамгийн их уурсан. Тэгээд уул нь бол яг Calvin Booth-ийн санаа нь болохоор яг хуучин одоо veteran тоглогчнороо ингэж явуулаад одоо залуу тоглогчнороо тоглуулъя гэсэн юм байна л да. Одоо жишээ хамгийн одоо гол санаа нь болохоор Westbrook-ийг жишээ нь тоглолтын төгсгөлд биш Jalen Pickett-ийг оронд нь ашиглаа гэсэн чинь ерөөсөө тэгж ашиглаагүй юм. Тэгээд сүүлийн тоглолтын дээр Westbrook яаж багаж чандлаа бид нар харсан шүү дээ. Тэр нөө 61 10 11 10 ч лээ. Тэр амар айхтар стадлайнын хүртэл алаад юм болсон. Тэгээд тэр бол бүр ингээд эцэстээ тулгсан юм болов гэж бодоод ингээд аль талдаа. Гэтэ уусаа тэр Jalen Pickett гараад гисэн нэг хайхтар хамгаалдаг баг болно гэж юу бах л те. Ер нь бол тийм штэ. Ер нь бол тийм. Тэгээд тэр Майк Мэлоуны тэр чинь Brian Windhorst хэлжээлээ. Ер нь бол Майк Мэлоун Denver анх ирсэн жилээр л тийм байсан юм. Emmanuel Mudiay-г драфтын суглагаар авсан тоглогч ашиглахгүйгээр Жэмэр Неснийг илүү ашиглаад энэ дээрс эхлээл тухайн үед удирдлагын багтайгаа асуудал үүсгэж ирсэн. Тэгээд
Ер нь бол туршлагатай тоглогчийг илүүд үздэг Майк Мэлоун тасалжуулагч. Энэ үргэлж асуудал болсоор ирсэн. Гэхдээ одоо асуудал болохгүй боллоо. Дээрэс нь Майк Мэлоун одоо юу гэдэг Денвер Наггетс энэ 100 ингээ солилцоо хийж магадгүй. Ер нь бол өнгөрсөн саяны 2 дугаар сар гэсэн солилцоо яригдсан гэдэг. Тэрэн дээр Майкл Портер Жуниорыг сольж магадгүй гэдэг яриа байсан чинь миний нэг авсан мэдээлэлээр Майкл Портер Жуниорыг солихыг багийн удирдлагууд эрс эсэргүүцсэн гэж байгаа юм. Нэг хэсэндээ тэгэд 2 дугаар сард Хализийн за угаасаа Майк Мэлоунтай урагшлахгүй энэ 100 хүртэл нөгөө нэг энэ 100 халах юм чинь Майкл Портер Жуниорыг явуулаад яах юм бэ? Наатас залруулаа үгүй. Наатас ийм хэлээ. Майкл Портер Жуниор extension өгөхөөс өмнө солих санал тавьсан байлээ. Зак Ламин эсвэл DR Fox-оор солих гэжсэн байлээ. Тэр чинь нилээ өмнө. Тэгээд солиогүй. Тэгэхэд бол багийн удирдлагууд нь одоо оонорууд нь үгүй гэсэн юм байлээ. Тэгээд тэрнээс хойш зүгээр одоо бүр амар буруу extension өгсөж Майкл Портер Жуниорт өгөөд дээрээс нь Жамал Морид өгөөд одоо юунд ингээд харуулах юм бол зүгээр хин Денвер Наггетсийн цалингийн цэс бол зүгээр уучлаарай болцсон байгаа. Сүр жоо хөлөг гоосдаг байсан. Тий одоо ингээд дараа жил шүү дээ тий. Николо Йокич 55. Тэгээд Жамал Моргийн extension хийсэн анхны цалин одоо орж ирсэн. Тэгээд 38. Тэгээд Аарон Горны 22. Тэгээд Зик Нажигийн 8. Зик Нажиг ингээд гэрээгээр авчаад ерөөсөө ашиглахгүй Марк Мэлоун. Тэрэн дээр нь бас Calvin Booth дөрөсөө дөрөв. Dario Saric бас байна. Бас юугаар авчаад free agent-аар авчаад ерөөсөө ашиглахгүй. Тэг гэх мэтчлээ одоо ингээд яхад алидийн ингээд 2 дахь апрон руу орчиж байгаа байхгүй. Тэгээд дахиад 7-8 тоглогч хэрэгтэй басна. Тэгэхээр энэ баг бол яалтчгүй одоо энэ 100 бол амар их юм байна. Хамгийн түрүүнд одоо драфтаас өмнө яг драфтаар авах тоглогч байхгүй. Гэхдээ драфтын өдөр маш олон солилцоонууд болдог. Тэгэхээр тэрнээс өмнө GM болох хэрэгтэй. General Manager-тай болох хэрэгтэй. Тэгээд тэрний дараа дасгалжуулагчтай болох хэрэгтэй. Тэгээд дасгалжуулагчтай болоод ямар одоо стилээр тоглох вэ гэдгээ ярьчаад Жамал Мори явах уу, MPJ явах уу гэдгээс хамгийн түрүү яриануд эхлэх юм болоо. Тэгэхээр энэ 100 бол Денвер Наггетсийн хувьд бол маш завгүй 100 байх болов гэж бодож байна. Удирлын ихэнд Романо Шелбурн ингэж хэлжсэн байхгүй. Russell Westbrook-ийг Denver Nuggets баг удирлын ихэнд үлээдэг чинь дунд хэсэгт үлээ. Russell Westbrook-ийг хизээ авлаа Denver Nuggets чинь. Энэ үлэлд эхлээд авсан. Free agent-ээр. Тий. Тэгэхэд Романо Шелбурн хэлсэн байхгүй. Жамал Мөрэ сүүлийн хэд авраг авснаас хойш Жамал Мөрэ ингээд бирээс ирүүл байсангүй тий. Ингээд юу гэдэг гимтлэхүү байсангүй. Ирэх хөлрөлд ч гэсэн Жамал Мөрэ гимтэн гэж тооцоолж байгаа учраас сэлгэнийх нь холбогчоор Russell Westbrook-ийг авж ийна гэж хэлсэн байхгүй юм. Тэгээ одоо хардаа Жамал Мөрэгүй тоглосон сүүлийн 5 тоглолтод 4 хожигдсон байна. Дараалал 4 хожигдсон байна. Тэнгүүд дээрэс нь одоо Denver Nuggets-ийн хамгийн аюултай зүйл нь юу вэ гэж Жамал Мөрийг хизээ тоглох тэд нар мэдэхгүй гэж байгаа юм. Харин нөгөө calf injury нь бүр гайгүй юм шиг болов гэсэн чинь бүр хэцүү injury болж таарад байгаа юм шүү. Тэг хизээ тоглохыг мэдэхгүй гэж байгаа. Тэгэхээр угаасаа тэд нар одоо плей-офф руу ч вэ, плей-ин руу ч вэ тийм тодорхойгүй нөхцөл байдалд орох гэж байгаа юм чинь за угаасаа би бүр ингэж хардаад байгаа. Жамал Мөрөгийн гэмтэл ер нь хүнд болоод ирэнгүүт за угаасаа хударчлаа. Тэр рүү худлаа юм чинь одоо энэ Майк Мэлоун, Calvin Booth-ыг эртхэн явуулж багийн ховор амьсгалыг цэцэлж авъя гэж байгаа. Дээрээс нь Никола Йокич хизээч одоо комплент жагааг үлдээ тасгалжуулагчтай. Гэхдээ NBA-гийн хамгийн шилдэг тоглогч одоо NBA-д байгаа хамгийн шилдэг тоглогчтой зөвлөлдөхгүйгээр дасгалжуулагчийг явуулна гэж байх уу? Тэр л миний амар том асуулт ч байсан. Хэрвээ асуухгүйгээр явуулсан бол энэ чинь 100 бас нэг драма болох гэдэг байхгүй. Хэрвээ асуужаад явуулсан бол энэ MVP-гийн өрсөлдөөн бол шууд хин рүү Shai Gilgeous-Alexander руу шууд явуулж байгаа байхгүй. Яа тэгэхээр Shai Gilgeous-Alexander-ийн баг тэнд West-ийн нэгт 60 хоцолтой өндөр чинь 60 идэх хоцол авчаа. 60 идэх хоцолтой аваад ингээд явж гин. Тэгэхэд өрсөлдөж байгаа Jokic чинь энд багын плей-ин руу дасгалжуулагчийг халуулж ийн гэхээр энэ чинь MVP-гийн өрсөлдөөнд шал ондоо гарч. Хэрвээ Jokic оролцоогүй л гээд байгаа л да. Хэрвээ оролцоогүй энэ дээр ямар сандлын сонсоогүй бол энэ 100 бол бас Jokic бас юм бодгол хүн бах. Тэгээд бодгол байж магадгүй бах. Яг нь Европ одууд бол Америк одууд чи бас биш л дээ. Бас яг ингээ хараад хаар яг явъя энтер гэжсэн юу баг одоохондоо бол гараагүй байгаа шүү. Тэгээд ирэх жил энэ 100 биш үү те. Extension хийх боломжтой. Энэ 100. Тэгэхээр энэ extension-ыг хийх нь яах нь
баг нь одоо амлах нь уу яах нь уу гэдгийг бас харах хэрэгтэй. Тэгээд Денвер Нагетс багийн эзэдүүд чинь зөвхөн Денвер Нагетсийн эзэд биш те. Нөгөө Денверийн зүгээр ямар Хоккейний баг баг гэдэг. лөө. Тийм. 2 3 баг эзэмшдэг юм. Гэр нь бол нөгөө одоо old money буюу одоо нөгөө уламжлагдаж ирсэн юм одоо баян гэр бүл байгаа. Тэгэхээр багийн эзэн байгаад сурцсан. Нэгэсэндээ засаглаад сурцсан. Тийм учраас ийм халах сэлгэх ийм асуудал дээр тоглогчдоо зөвлөхгүй яах вэ гэдгээ сайн мэддэг хүмүүс учраас би процедурын хувьд алдаа гаргаагүй болоо гэж бодод. Тийм учраас би Никола Йокичтэй зөвлөсөн баг. Йокич угаасаа удирлын эхнээс комплендed байсан гэхээр Йокич угаасаа за Майк Малоныг явуулъя. Одоо өөрөөр үзье гэж шийдсэн байхыг үүсэхгүй. Тэрнээс 60 оноотой трипл дабл хийчихэд хожигддаг багт баймиргүй шүү дээ. Тэгээд одоо энэ чинь 2023 он биш 2025 байхгүй 2 жилийн дараа ер нь ингээд нэг энэ сая дасгалжуулагч нар 2 жилийн дараа халагдаад байгаа шалтгаануудыг нэг юм жагсаалт харагдсан шүү дээ. Франк Вогл, Майк Буденхаузер ингээд Майк Милон тэд нар юу гэж яг 2 жилийн өмнөх арга барилаараа цаашаа үзээдсэн л миний очир байгаа болов гэж харсан. 2 жилийн өмнө авраг авсан тэр баг апдейт хийхгүй, апгрейд хийхгүй. Phil Jackson яадаг байсан юм Greg Popovich яасан гэх юм мэдэн шүү дээ. Авраг авсныхаа дараа жил заавал нэг эдисийн ингээд сэлж цус сэлбэж ягаад тэр Trevor Ariza Ron Artest-ээр сольж ирсэн. Ерөө Ron Artest байгаагүй бол тэр жил 2010 онд дараалж төрүүлж чадахгүй шүү. Тэгэхээр юм цус сэлбэлтийг Phil Jackson болон Lex-ийн удирдлагууд их сайн хийдэг байсан. Яг тэр философиг Calvin Booth, Mike Malone хоёр бас хэрэгжүүлж чадсангүй. Сүүлийн ажлаа алж байгаа дасгалжуулагч нар ерөнхий менежер болж хэрэгжүүлж чадсангүй гэж би өвдө харсан. Хоёрдугаар энэ шин санхүүгийн бодлого Үнбегийн гаргаж ирсэн төсөлтөө нэг журам маш хатуу байна. Дээрээс нэм доминант багийг барих ямар ч боломжгүй болгоод байгаа учраас ер нь энэ дасгалжуулагч нар авраг авлаа гэдэг ажлын байрны тийм баталгаатай байхгүй. Цаг үед ирсэн юм байна. Харин тийм. Тэгээд ер нь бол нэг багт ерөөсөө 2-оос баг 3-оос дээш сайн тоглогч байхгүй болж таарад байгаа байхгүй. Тэгээ хоёр хүнд нь full одоо max өгчих юм бол нөгөө хүнд нь талаар нөх болчиход байгаа байхгүй тий. Тэгээд дандаа үүргийн тоглогч нар гэх мэтчлэн. Тэгээд тоглогч нарын холбоо бол энэ дээр бол маш том алдаа л гэж бодож байна. олох хэвээр мөнгө өөрсдөөсөө хаасан болоод. Яг овнрууд бол за тэгэл аваад үлддэгэрэл үлдэн штэ юм зү тий. Майк Малон өөр багаас санал авах болов? Би бол тэрэнд бол эргэлзэхгүй байна. Майк Малон руу ярих одоо халагдах дасгалжуулагч буюу зөндөө байгаа гэж бодож байна. Нью-Йорк Никсийн Том Thibodeau-аас ахгуулаад халагдана гэж бодоод байгаа ш. Тэгэхээр би одоо Jenkins болон Майк Малон хоёр бол хамгийн түрүүнд одоо тэдрээс дуудлага ирэх хэвээр хүмүүсийн нэг л гэж бодож байна. Майк Малон 10 жил хараа NBA-д хамгийн их нэг багтагаа удаан доктортой ажиллаж байгаа 4 шүүгчин дасгалжуулагч 4-т орд юм ба штэ. Popovich, Steve Kerr нэг нь хэм байсан бай. Нэг нь хэм. Биш ээ, Spoelstra. Eric Spoelstra. Тэгээд Mike Malone 10 жил ажиллаад халагдж байна гэдэг бол угаасаа тэр чинь тэр хүний resume бол угаасаа айхтар штэ. Тэгээд авраг болсон тий. Яаж багаа удирдах вэ мэддэг. Тэгэхээр яг жоохон зан харьцааны асуудалтай гэдгээр нөгөө хин Mark Jackson яг ажил авдгүй штэ. Тэггээр жоохон Майк Малон юу алдчих магадгүй л. Гэхдээ би бол Майк Малон бол ажил олдох л өвчтөж. Ер нь бол зүгээр далдагнуулдаг бас ууддаг ч гэсэн тэгээд ер нь бол ууг нь бол тийм муу дасгалжуулагч бол угаасаа биш штэ. Мэдрэмжтэй завсарлагуу захиална. Никола Йокич, Юсеф Нуркич гэдэг хоёр тоглогч нэг багт зэрэг байсан штэ. Тэгж яг Никола Йокич сэлгэнээс гарч тоглож байсан өөрийн хүсэлтээр тэр цагаас эхлээд одоо ингээд NBA-гийн хамгийн шилдэг тоглогчийг гаргаад ирсэн байна. Тэгэхээр энд дасгалжуулагч ягаад ч муу дасгалжуулагч биш. Тэгэхээр сайн дасгалжуулагч. Дээрээс нь Sacramento Kings гэсэн шудраг бусаар халагдсан гэж дүгнэгдэг юм дасгалжуулагч. Өөр багт санал авах. Харин Denver Nuggets багийн хувьд ирээдүйд одоо цаашд явах бол. Харин хэнийг дасгалжуулагч авах гэдэг бол айгүй сонирхолтой байхгүй. За Taylor Jenkins руу ярих болов? Taylor Jenkins руу яаж магадгүй. Тэгээ одоо жишээ нь хамгийн түрүүнд одоо ажил авах хүмүүсийн нэг бол тэр хэлүүд те. Тэгээс солигдож магадгүй. Тэгээд би одоо нөгөө David Altman лөө те. Одоо нөгөө assistant David тэр нь бол одоо Joe Mazzulla шиг үлдэн бол гэж би бодохгүй л байл да. Гэхдээ яг нөгөө коуч нар дундаа бол нэр үнэтэй л гэж өнөөдөр ярьцгааж илээ. Мэдгүй бүр Европоос ч юм ондоо хүмүүс авчирч юм л бас сайн. Бас Никола Йокичийг сонсоод те.
тэгж бас магадгүй л тийм. Тэр бол айгүй том асуулт байна. Гэтэ ямар ч байсан дараагийн үлрэлт нэг үгүй энэ 100-да драфтаас өмнө нэг тасалжуулагч авах болов. Тэр тодорхой хаа. Тэгээд одоо ингээд авраг авсан баг 2 жилийн дараа ингээд тасалжуулагч ерөнхий менежер халаад ингээд шинжилтийн зам дээр гарч иж гэдэг өнгөрсөн жил финалцсан Dallas Mavericks ингээ бага бутрагж байгаатай бас зөвлөх хэрэггүй л бас сонин үйл явдлаа. Гэтэ яг багийн институтийн шийдвэрийг хараад ойлгож болох талтай. Тэгэх юм бол бүх хотын тоглолт хүртэл ер нь бол маш өндөр амжилттай 60-70% амжилттай явж байгаа. Бүх хотын тоглолтоос хойш тоглолтод 11 хожиж 13 хожигдсан юм билээ. Тэгээд сүүлийн үед одоо хэд дараалаад хожигдож яваад байгаа байлаа. Ер нь бол амаргүй нөхцөл байдал болсон учраас багийн институтийн шийдвэрийг ойлгож байгаа ч гэсэн плей-оффын өмнө гэдэг бас л disrespectful буюу нэлээд хүндэтгэлгүй л хандж байгаагийн илрэл юм болоо да. Улирал нь угаасаа эрт дуусна гэдгийг мэдчихсэн бол тэгээд за багтайгаа хамт дуусгах гэж болох байсан ч гэсэн плей-оффын өмнө ингэж 7 хоногийн өмнө 7 хоногийн өмнө халах гүн хүндэтгэх шалтгаан байсан гэдэгт итгэхийг хүсэж байна да. Тэрнээс энэ бол амар мэдээ байлаа. Үнэхээр Denver Nuggets-ийн фэнүүдэд манай амарчин өчигдөр одоо энэ улирал дуусгаад ингээд яв энэ багийг орох хүмүүс гээл Russell Westbrook-ээс эхлүүлэл жагсаалтчил Mike Malone гэж биччихсэн. Тэр донд Calvin Booth харин байгаагүй байх шиг байсан шүү. Тэгсэн чинь Calvin Booth-тэй хамт Mike Malone, Russell Westbrook нэр ингээд хиддэг тасгалжуулагч ер нь судлаас нүн дэлгэч өвдөө энэ ч та. Бурхан явсан газар бол нэг нэггүй ажиллаж наалаад. Би за Russell Westbrook бол player option аваад үлдэх. Явуулахад бол хэцүү. Гэтэ 3 сая шүү дээ. Тэрийг бол нэг хөдлөх бол easy. Харин Jamal Murray, Michael Porter Jr-ыг ямар баг сонирхол. Одоо Jamal Murray-гийн энэ 46 сая одоо биш 28-аас 29 оны шилжих үгүй одоо тэр үлрэл шүү дээ тий. 4 жилийн дараа 57 сая, 58 сая авах юм шүү дээ. Тэгээ одоо 27 тоо ихэр чи 31-тэй 57 сая. Гэрэг яаж салах вэ гэж байна. Энэ жил дахиад гимтсэн. Жил ирэх тусам ингээ гимтээд байгаа. Тим тоглогч. Дээрс нь Jamal Murray, Nikola Jokic-гүйгээр Jamal Murray яаж тоглох вэ? Эргэлзээтэй. Ягаад гэх юм бол бид нар мэдэхгүй тим тоглолт. Дээрс нь тим тоглолтыг хаана харсан бэ гэсэн чинь Канадын шгшөг тим сайн тоглоогүй. Тэгэхээр тим тоглолчид эргэлзээтэй. Michael Porter Jr-ыг бол авнаа. Michael Porter Jr-т бол тэр шидэгчид тийм өндөр нуруутай тийм шидэгчид бол би өгч болох үз цалин гэж явж байгаа. Тийм учраас Michael Porter Jr. л хамгийн солигдож болох боломжтой asset буюу үн цэнтэй зүйл. Тэрнээс Jamal Murray, Nikola Jokic хоёр салаад юм эцтэй. Энэ зон гоёлон болох нь дээ. Арилжааны зах зээлд мэрэгжлийн арилжаачдын ашигтай стратегийг холборлож зах зээлд туршлага хангалтгүй байсан ч ашиг олохыг хүсэж байна уу? Коби арилжаа нь танд туршлагатай арилжаачдыг автоматар даган зах зээлээс ашиг олох боломжийг олгоно. Бодит туршлага, гүнзгий судалгаа хийж хараахан сураагүй байсан ч амжилттай арилжаа хийх хүсэж байгаа бол XM платформыг танд санал болгож байна. 9000 гаруй арилжааны стратегиудаас өөрт тохирохыг хурдан хялбар олох боломжтой. Өнөөдөр XM дансаа нэгэд депозитоо байршуулан арилжааны талаар манай мэрэгчлэнүүдээс суралцсан орлого нэмэгдүүлээрэй. Та тайлбар хэсэгт линкээр ороод бүртгүүлэх боломжтой. XM.com нь Монгол харилцагчийн зөвлөгтэйгээс гадна та лайв чатаарч их хэл дээрээ зөвлөгөө авах боломжтой. Game Point podcast үргэлжилж байна. За, плей-офф эхлэхэд 7 хоног хүрэхгүй, плей-ин эхлэхэд 7 хоног хүрэхгүй хугацаа үлдээд байна. Багуудад 2-3 тоглолт үлдээд байгаа. Тэгээ энэ цаг үед одоо NBA-гийн түүхэнд ер нь сүүлийн жилүүдэд энэ плей-ин систем гарчснаас хойш энэ улирлын сүүлийн 7 хоног бол маш халуухан болдог болчиход байгаа. Ялангуяа энэ жилийн өрнөд бүс ер нь бол нэг тоглолт, нэг хожигдлын дотор 6 баг хэрэгэлдэж байгаа. Тэгэхээр өнөөдрийн одоо тоглолтууд дууссан үр дүн одоо хүслэгтийн байдал ямар байгаагаас хойлоор нь цаашид яриагаа үргэлжлүүлээ. Ер нь ямар боломжууд байгаа хин хинтэй тоглохын хинийг плей-оффт гарна гэж бодож байна гэдгээс хойл яриагаа эхлүүлээ. Тэгэхээр өрнөд бүсийн эхлээд жоох ер нь өрнөд бүсийн хүслэгтийг л харъя гэж бодож байна. За тэгээ өрнөд бүс гэдэг нь нэлээ Western East үстэй. West. За Western. За West-ээр Houston Rockets 52-27. Houston Rockets бол ер нь бол ингээд 2-оор гарах нь бараг тодорхой болж байгаа шиг үн тийм үү. Одоо плей-офф ирэх өнөөдөр нь бол 2 л баг байгаа.
Тэг өнөөдөр Los Angeles Lakers баг Oklahoma City-д хожигдсноороо Houston Rockets бол 2 дугаар байг ирэхийг бол баталгаажуулчлаа гэсэн үг. За тэгээд өөр хонсон барахгүй. Lakers одоо дахиад 2 хожил дахиад 3 тоглолтод байгаа. Тэрнээс 2-ыг нь хожичхад 3 дугаар байр бол ер нь бол баталгаатай. Тэрнээс доошоо гарч ирэх. Одоо энэс доошоо бүх багуудын ер нь бол tiebreaker-ууд Lakers байгаа шүү дээ. Тэгээ өнөөдөр Minnesota Timberwolves сая хожигдчихын ингээд 8 руу шидэгчлээ. Ууг нь бол Minnesota хоцсон бол бүр 4 рүү ч ороод ирэх боломжтой байгаа гэсэн. Тийм. Энэ Clippers-ийг юу яагааг байх шүү. Clippers сая ингээ хожиж байгаа бол одоо 47 болох хэрэгтэй баг. Тэгэхээр ер нь бол Clippers tiebreaker энэ вообще Golden State-ийн tiebreaker-тэй болохоор дээш 5 руу гарч магадгүй шүү. Тэгэхээр буцаад Golden State юу руу $7 унж магадгүй л байна. Ч юм уу. Тийм. Тэгэхээр эн чинь 47 32 79 тоглолт. Цаана ерөөсө 3 тоглолт үлдсэн байна. Тэгээд яг энэ хүснэгтийн байдлыг ингээ харах юм бол бүх багууд ижилхэн идэхэн хожигдолтой дуусах юм бол энэ одоо бүх багууд гэдэг маань 4-өөс 8 дугаар хооронд явж байгаа 5 баг шүү. Энэ 5 баг ижилхэн хожигдолтой дуусах юм бол шүү дээ. Маш сонирхолтой нөхцөл байдал үүсэх юм байлаа. Миний харсан чинь Minnesota Timberwolves баг 4-өр гараад Denver Nuggets 7-оор гарах юм байлаа. Дөнгөж өчтөрхөн энийг ярьжсэн бохоггүй. ESPN-аар. 7-оор гарах юм байна. Play-in руу унах нь тодорхой болгоно. Тийм учраас play-in руу гарах магадлал 24% гэж хамгийн өндөр хувьтай үнэлсэн чинь энэтэй холбоотой баг. Ер нь Denver Nuggets play-in руу унж байгаа юм байлаа. Одоо энэ үлдэж байгаа тоглолтуудаас хараад. Тэгэхээр энэ өөрчлөгдсөн баг шүү. За би дахиад нэг харилцаа. Энэ NBA.com дээр өөрчлөгдөв. Ер нь бол шүү дээ. Одоогийн байдлаар 4 рүү Clippers гараад ирж байгаа юм байна. Өнөөдөр хожоод. Тэгээ Denver 5 руу унаад Warriors юу хожигдсан болохоор Minnesota хожигдсан болохоор дээш 6 руу гараад ирж байгаа юм. Тэгэхээр эхний раундд бол 6 руу гэхээр чинь дахиад Lakers юу 2 тоглож болно гэсэн үг байхгүй. Lakers Warriors 2. Тий одоо энэ дээр орсон ба шүү дээ. Яа, энэ гоё энэ бол таалагдчих шүү. Тэгээд Denver Clippers 2 тоглох юм байна. Тэгээд Thunders мэдээж энэ хоёрын хожсон энэ мэдээж энэ дөрвийн аль нэг нь унснаас л байна. Өнөөдөр Phoenix Suns хожигдсноор ингээд play-in шалгарах боломжгүй болж албан ёсоор улирлан дууссан. Тэгээд Phoenix Suns бол бүх цаг үеийн түүхэнд хамгийн fail супер баг байлаа тийм үү? Тийм. Тэгээ маш их хүнтэй баг, хамгийн хүнтэй босоод би лав ийм өөр юунд ч би сайн санахгүй байна. Өөр лигт ч бас энийг санахгүй байна. Ийм үнэтэй босгочоод тэгээд плей-оффд ч орч чадаагүй баг гэхээр миний талханд л орчихгүй. Тэгээд Bradley Beal 50 сая үнэтэй тоглож сая нэг тоглолтод 1 оноо авсан байсан. 50 сая үнэтэй тоглогч үү. Нэг тоглолтод баг гэвлээ 50 сая чи 80-аар тоглолтод тоглохоор чинь нэг тоглолтод хэдэн $100,000 тоглож байгаа юм байна. Тэгэхээр ганцхан оноо авахын тулд тэр тоглогчид хэдэн $100,000 төлж ийн гэдэг бол Phoenix Suns баг буруу хүндээ хөрөнгө оруулалт хийсэн, буруу баг босгосон байна гэдэг нь ойлгомжтой болж байна. Үлдэж байгаа энэ өдрүүдэд хамгийн амаргүй хууртай байгаа баг нь өөрөө бас Denver Nuggets. Denver Nuggets-ийн үлдэж байгаа хуур бас үлээ чангаасаа 7 торох хуур байсан шүү. Тэгэхээр энэ бас амаргүй хуур нөхцөл байдал бол Denver дахиад нөгөө play-in-ийнхээ байрлал явах гэдэг. Тийм, чанараараа Denver Nuggets шүү дээ. Одоо хэдэн баг 3 тоглолт үлдсэн юм байна шүү дээ. Denver Nuggets. Чанараараа одоогийн байдлаар 9-тэй явж байна. Гэтэ тоглох багнууд нь Rockets 2 тодорхой болчихж байгаа болохоор одоо ер нь бол нэг юу яахгүй лгүй. Амарх хөлгөө. Memphis Grizzlies. Memphis Grizzlies дэше явах тий боломж байгаа болохоор амт тавина. Kings бол нэг хайтар юу яахгүй ч тий бодвол. Тий. Тэгээ одоо ер нь бол хамгийн хэцүү нь бол Indiana яг тэр хойтлын баг юм байна л да. Тэгээ Lakers-д одоо Houston Rockets, Dallas-тай нэг, Portland-тай нэг байгаа. Тийм. Маргааш бол Dallas-т одоо Luka Doncic солигдсноос хойш анх удаа Dallas хотод очиж тоглоно. Тэгээ back to back 2-т тоглолт байгаа. Өнөөдөр уул нь бол баг бүгднийг амраах гэжсэн шүү. Тэгжсэн ягаад ч юм тоглосон. Тэгээд тоглолтын төгсгөл бол юу ч болоод өгөхгүй. Тэр бол миний амьдралд үзсэн хамгийн холион бантсыг тоглолт болж дуусах шиг боллоо. Тэгээд маргааш дахиад back to back хамгийн сүүлийн back to back. Тэрэн дээр бүх бүрэлдэхүүнээр өндөр рүү тоглоог. Тэгэхээр маргаашийн тоглолтод рүү орчихно. Тэгэхээр шал ондох.
JJ Redick ингэж хэлсэн юм байна. Chicago Bulls хожигсны дараа хувьцаалах өрөөнд өнөөдрийн хожигдлын дараачаас тоглох боломжтой бүх хүн бүх тоглолтод оролцсон шүү гэж хэлсэн юм байна. Эмч окей гэсэн л бол тоглоно шүү гэж. Тийм учраас өнөөдрийн тоглолтыг нөгөө back to back-ийн эхний өдөр байсан ч гэсэн бүгдийг нь боломжтой бүгдийг нь гаргасан. Рүү ачмаар гинтли болмоос тоглох боломжгүй байсан. Маргааш ч гэсэн тоглох боломжтой бүгдийг гаргана. Тэгээд Лука Дончичээс асуусан байлаа. Өнөөдөр ESPN ч гэсэн Лука Дончич ингээд 6 жил хагасыг өнгөрүүлсэн багийнхаа талбай дээр эргэж очих гэж байна. Ингээд онцгой үдшиж байх болно. Тэгээд дээрэс нь Даллас түүнийг яаж явуулаа, араас нь ямар их юм ярьлаа. Лука Дончич ингэж хариулсан байлаа. Маргааш намайг Даллас хотод юу хүлээж байгааг үндэ мэдэхгүй байна. Юу хүлээхээ би юу төсөөлөхөөч би өөрөө мэдэхгүй байна. Ямар ч байсан хуучин багийнхаа андуудтай уулзсан, фэнүүдтэйг уулзсан. Гэхдээ намайг яаж ухтаж авахыг би үнэхээр мэдэхгүй байна гэж. Энэ бол нэгэсэндээ зүгээр фэнүүд болон тоглогчтой юу гэж юм дотнчилж байгаа хэлбэр штэ. Dallas Mavericks багийн удирдлагуудад Лука Дончич маргааш дахиад харуулахыг хичээнэ. Тэд та нар алдаа гаргасан, та нар намайг бэлтгэлээ хийдэг үгэлөө, та нар намайг багийн чи ирээдүй биш гэлөө, та нар ингээд багийнхаа ирээдүйг сайхан болгоорой гэдэг мэдгдлийг маргааш хийх өдөр болов гэж би хувьдаа хараад байгаа. Тийм учраас маргаашийн тоглолт Лука Дончичийн Далласаас өшөөг авах. Муухайгаар хэлэхэд өшөөг авах, сайнаар хэлэхэд Далласын удирдлагуудад буруу шийдвэр гаргасныг нь харуулах сүүлчийн тоглолт байх болов. Энэс хойш нэг тийм Далласт очлоо гэж Далласын тоглолт болгон тийм ер нь болох байх тийм одоо анхных л чухал байдаг шүү дээ. Сая Клей Томпсон удирд ихэд хэдэн удаа Warriors дээр тоглов. Анхных л онцгой байсан шүү дээ. Тэгсэн. Тийм. Тэрнээс хойш тэгэл онцлоочихгүй. Тэгэхээр энэ онцгой тоглолт байх болно. Game Point podcast-д хамтдаа та бүхэнд баярлалаа. Өнөөдөр манай дугаартай хамтран ажиллагч Xm Алжааны платформ байгаа. Та бүхэн доорх линкээр орон бүртгүүлэн мэдээлэл авах боломжтой байгаа шүү. За тэгээд түрүүн бит хоёрын хийсэн зүйлүүд төр өнөөдрийн хараад өнөөдрийн тоглолтын дээр Лука Дончич тоглолтын 2 дугаар 4 дугаар үед 2 техникийн алдаа хөөгцөн шүү дээ. Тэгээд шүүгч 2 дахь техникийн алдааг нөхөд Лука Дончич Гэхдээ би энэ үзэгчтэй ярьсан штэ гэж хэлээд нэгэн шүүгч шийдвэр гаргацсан байсан. Тэгсэн чинь Дэйв Макминн гэдэг нөгөө ESPN-ийн сурвалжлагч яг тэр болсон үйл явдлыг одоо очиод юусэн байна. Тэр нэг фэн Лука Дончичийн шидэлт наад чинь дутцаан гэж хэлсэн юм байна л да. Тэгсэн чинь Лука нөгөө шидэлтээ хийжээд хариуд нь fuck you би гэдэг үг хэлсэн юм байна л да. Тэгээд тэрийн шүүгч яг тэр зэрэл яг тэр үзэгч сууж ирсэний урд шүүгч гүйжсэн. Тэгээд тэр шүүгч рүү хэлж ийн гэж одоо шууд техникийн алдаа өгсөн юм. Тэгээд тэрний дараа энэ үзэгчтэй ярьсан штэ гэд 1000 тайлбарлаад хэрэг болоод өнөөдрийн тоглолтын гол баатар нь баг тэр фэн болчих шиг болоо. Яг гэх юм бол яг тэр үед Лос Анжелес Лейкерс баг оноо илүү явжсэн. Тэгээд Лука Дончич хөөгснөр ер нь бол тэрнээс хойш тоглолтын хэмнэлэг шууд ÖКС аваад тоглолтыг машиндаа дуусгацсан. Тэрнээс ер нь бол тоглолтын хяналтыг Lakers аваа явж исэн юм тоглолт шүү. Тэгээд тэр фэн их додгор тоглолт дуусны дараа их додгор зураг авахулсан. Ярьсан өгсөн л шүү дээ. Тий ярьсан өгсөн ESPN. Гэхдээ би зүгээр энэ тоглолтын дараа бүтэн сая өдөр бас тоглосон. Тэгээд энэ тоглолтын дараа ингээ харахад бол Lakers ингээ бүгдээр ингээ локин болчих юм бол ер нь бол OKC-д бол үзэл юм байлээ гэж би бодсон. Тэр яхтар ялгаа гараад ах юм шүү гэж би бодсон шүү дээ. Тэгээд өнөөдрийн тоглолт тэгж дуусч байгаанд бол харамсалтай. Заримдаа бол яг иймэрхүү болдог. Ер нь бол гэхдээ жоохон NBA-ийн сүвчнэрийг арай хитрхи тийм софт техник өгөөд идэм болов гэж би бодоод байсан. Ялангуяа ингэж тоглолтын сүүлээр ингэж хийдэг чинь. Уул нь бол ингээд NBA-ийн тоглогчны бүгднийг тоглоо гэчээд тэгээд одууд нь яг тоглоё гэхээр ингээ хөөж гаргаад байна гэдэг чинь. Эсрэгээр ямар ч утгагүй логикгүй байна. Тэгэхээр энэ тоглогч нараа ядаж од тоглогч нараа ядаж нэг наанта цантаа харж үзэх хэрэгтэйсэн баггүй. Ядаж нэг тэг өгсөн бол дараагийнхаа бодох хэрэгтэй байхгүй. Өнөөдрийн тоглолтыг угаас утгагүй болгож байгаа тэр шүүгч байсан. Тэр шүүгч тэрнээс хойш баг үлээсэн бүхэн Lakers эсрэгээс яадах юм бол нөгөө бухимдсан тэрэндээ тэг баг тилтерсэн яваадсан. Тэгээд угаасаа тэгээд сошиал дээр бол өнөөдрийн MVP-ийн энэ шүүгч байлаа гэж угаасаа тэр шүүгч араасаа маш их шүүмжлэл авсан. Гэхдээ би зүгээр буруу Лука Дончич өгмөр. Лука Дончич өөрөө маш чухал хариуцлагатай үед явж юу хэлэхгүй бас бодож явах хэрэгтэй. Тэгээд LeBron дээр бас нөгөө Austin Reeves бас нэг зөвлөгөө өгсөн байдаг шүү дээ. Хитрхи их олон удаа F үсэг ашиглаад байна. Тэр тохиолдолд хөөгдд юм аа.
дараагийн удаа ингэхгүй байх хэрэгтэй. Memphis-ийг бас лимиттэй л хэрэгтэй. LeBron гэсэн хэлээд техник авдаг тохиолдол. Гэхдээ тэрний хараас дахиж тэр үгийг хэлдэггүй юм байл жишээ нь. Тэгэхээр энэ бол бас суралцах ч гэдэг юм уу. Лукагийн хувьд бол хариуцлагагүй л үйлдэл өнөөдрийн тоглолтод. Хариуцлагагүй. Тэгээ одоо энэ үедээ туршлага болоод үлдэж байхгүй. Тэгээ дараа яг ялангуяа хэрэгтэй плей-оффын тоглолтууд дээр энэ алдаа татахгүй л байх хэрэгтэй. Ер нь гэхдээ Лука угаасаа л лигд орж ирснээс хойш л ер нь юунуудтай асуудалтай байдаг штэ. Шүүгчтэй биш шүүгчнэртэй асуудалтай дандаа ингэж үлээлтийн шүүмжилж яадаг. Дандаа л тэгдэг. Тэр талаараа бас шүүгчнэр ч гэсэн бас ондоогоор харьцаад идэв шүү санаа. Одоо Draymond Green бүр ингээд тэнд бүр ингээд үсрэг төвчж яах чинь тег өгдгөл л шүү дээ. Тэ. Draymond Green аваад үлдчихдэг. Үлээл тулган дээр комплентдэг шүү дээ. Тэ. Үлээл тулган дээр маргалддаг шүү. Тэгэхээр тийм шүүгчнэр хинт дуртай байна, хинт дургүй байна гэдэг чинь бас тэрэн дээр бас гарах. Хитрхи personal хандаад байна л да. Тэгээд тэрийг бол яаж чадахгүй. Гэхдээ плей-оффын тоглолтын дээр энэ зүйл бол яагаад байжлахгүй. Энэ бол тоглолтын юг үр дүнгийн шүүгч хийж байгаа байхгүй. Тоглогч нар биш. Талбай дээр байгаа тоглогч нар биш. Шүүгч нэг үлээлтээр шийднэ гэдэг бол энэ бол яаж яагаад ч одоо тийм. Сэн асуудалтай. Тийм. За энэ бол яг өнөөдөр болсон үйл явдал. Тэгээд сагсан спортын шүүгчийн шийдвэр гаргасан зөв ч буруу ч шүүгчийн шийдвэр хэвээрээ үлддэг учраас энэ ингээд хожигдл хэвээрээ цаашаа үргэлжлэж явж байгаа. За шүүгчийн шийдвэрээс хамааралгүйгээр NBA өнгөрсөн 7 хоногт нэг тоглогчийг $75,000 тооргосон. Тэр бол Memphis Grizzlies багийн Ja Morant. Ja Morant бол ер нь бол өнгөрсөн 7 хоногийн гол бас нэг сэдв болчлоо шүү дээ. Юу гэхээр NBA гарбуу ингэж нөгөө celebration хийхдээ ингэж буудаж байгаа байдлаар celebration хийгээд тэрийг нь анхааруулж байхдаа зэрэгцээд баг анхааруулга statement гаргаж байхад мэдээлэл гаргаж байгаа нөгөө талд нь Warriors ихнэр болоо Miami Heat ихнэр дахиж ингэж буудаа тэрнийхээ маргааш нь $75,000 торгоосон. $75,000 монголоор 200 сая төгрөгөө. За $75,000 Монгол мөнгөж $75,000 өөр энд баг зарим нэг хүний амьдралыг шийдэхэр хэмжээний айгүй их мөнгө واخгүй юм. Энэ бол маш их мөнгө. За одоохондоо бол мөнгөтэй байна. Одоохондоо гэдэг нь маань ер нь бол яг юм мөнгөний үнцнийг хараахан сайн ойлгохгүй байгаа үед тэр нь юуг харуулж байгаа нэхэр жаад анхааруулгаагаа жаг $75,000 торгосон чи араас нэг твит хийсэн байсан шүү дээ. Жаа ингэдэг жаа тэгдэг л жаа гэдэг. Жаа ингэдэг жаа тэгдэг гэдэг нэг юм инээж байгаа эможи дээ. Тэр нэг үгээр ингээл бүх юм дээр л ингэж явах юм гэсэн хандлага байсан. Харин тийм. Яг юу л да жаа бол одоо ингээд амар олон жоохон хүүхдүүдийн яг одоо суперхеро ч юм уу эсвэл айдол нөхгүй ер нь бол. Тэгээд одоо энэ одоо юу сайн ч нэ шүү дээ. Энд бол амар инзэг сайн нөхгүй ер нь бол бууны сайн гэдэг бол. Бууны асуудал гэдэг бол Америкт бол нэг биш эхний топ одоо 5 буюу 10 буюу маш том проблемүүдийн нэг байхгүй. Тэгээд өдөр болгон дайм бол Америк дайм болоогүй хэрнээ өдөр болгон хүүхэд баг буудулж өгч яадаг. Өдөр болгон одоо тийм үү. Бууны одоо золиос олж яадаг тийм статистик байдаг байхгүй. Тэгээд тийм зүйл дээр тэгээд хүүхдүүдийн урд байдаг ийм хүн тэгээд талбайгаас гадуур ингээд яг жинхнэрээ буу муу ингэж яадаг хүнд бол энэ бол ийм бол юу тийм шийдвэл бол байх хэрэгтэй. Заавал байх хэрэгтэй. Тэгээ Memphis гэдэг газар чинь бас эвгүй газар шүү дээ. Ер нь бол Америкт бол аюултайгаараа бас нэлээд эвгүй газар шүү дээ. Тийм. Тэгээд ихэнхөө яг Америк харууд амьдардаг. Тэгээд тэр юунууд дүүрэг мөрүүд нь бол нэлээд аюултай газар шүү дээ. Тэгээ янз бүрийн буудалцсан бол нэлээд дээгүүр болдог газруудын нэг аахгүй. Тэгээ тийм хотын тоглогч байж тэгэхээр бүр энэ чинь асуудал багтахгүй. Тэгээ NBA-ийн үед. Тэгээ 75,000 бол зөөлөн шийтгэл байна. Тэгээд өнөөдөр бүр тэгээд гарнач чичлээ шүү дээ. Харснаа. Өнөөдөр тоглолт дээр. Юу гэж байгаа юм гарнач гэдэг. Тэгээд тэр хүмүүс ерөөсөө юу авахгүй байна. Яасан шийдгэлийг тоохгүй байна те. Гарнач мэдгүй ямар ингэ шидчихэл шүү дээ. Илгээр яваа юм. Гарнач гэдэг тахтай байна. Garanti. Тэгээд энэ хүн ерөөсөө тэрийг тоохгүй байна. Тэгээд энэ асуудал хэр том бэ гэдгийг ерөөсөө ойлгохгүй л байна. Тэгээд залуу байна. Яг нас нь яваад ирэхээр
Уусаа хүмүүс ойлгодог штэ. Allen Iverson бас нэг иймэрхүү характертай хүн байсан штэ залуудаа. Тийм. Сүүлдээ яаж ойлголоо? Амьдралаас хатуу гэдэг Allen Iverson амьдралаас харж болдог штэ. Тэгэхээр яванд ойлгох байлгүй. Тэгээд энэ асуудал дээр бас Адам Сэлбер бодож л байгаа л гэдэг. Тэгээд Ja Morant энэ асуудлаас улбаалаад өрнөд бүс юм билүү. За нэрээ нууцлал нэг багийн менежер ингэж хэлсэн байгаа. Би тэрийг чамаас асуух гээд. Ja Morant тасалбар зардггүй. Тийм. Яг бол Ja Morant-ыг харах гэж үзэгчид ирдэг үү тийм. Гэхдээ Ja Morant-тай хамт дараас нь цувралуудад хожиж чадах уу гэдэг нэг плей-оффын цувралд нэг жилийн плей-оффд 2-3 цувралаа дараалаад ялж чадах уу? Магадгүй амьдралдаа ганц удаа л тийх байх. Гэхдээ энэ тийм олон давтагдахгүй. Дээрээс нь Ja Morant үргэлж гимтдэг. Энэ тоглогчоор лав юугаа хийхгүй штэ. Багийнхаа номер 1-ийг хийсэн баг амжилт үзүүлэхгүй штэ гэсэн утгатай зүйлийг хэлсэн баггүй. Чи энэ талаар юу гэж бодож байна? Дээрээс нэм асуудал гаргаад идэг. Яа өмнөх дугаарууд ч гэсэн ерөөсөө ингээд жаагаас судлаад ер нь бол Taylor Jenkins халагдсан гэж би бодоод байгаа шүү дээ. Тэгээд яг тийм байж ш тэгээд яг ингээд асуудлаа өөрөө ингээд асуудалтай эзэн болоод өөрөө ухаарад ингээд асуудлаа шийдгүү. Улам ингээд ордуулаад тэгээд одоо хоёрт явж исэн баг шүү дээ. Taylor Jenkins халагдаад. Одоо тэгээд West-ийн 8 руу унцсан. 6 руу унцсан байгаа хөөе тий. Тэгэхээр эн чин Ja угаасаа энэ багийн лидер биш. Үгүй баг лид хүн биш байгаа. Гой ганган тогтдог юу гэдэг үсэрдэг тэр үсрэлт нь байхгүй болчихвол Westbrook шиг гоймсэг тоглож. Гой флаш гоймсэг тоглож yes. Тий. Тэгэнгүүт яг сагсан бөмбөгийн тал дээр одоо IQ одоо тэр талбай дээр болж байгаа уур ухааны тал дээр бол Jad бол одоохонд тэр бол маш дутагдaltaй л байгаа гэж бодож байна. Гэхдээ сүүлийн айгүй олон тоглолт айгүй сайн тоглож байгаа юм л дандаа 30-аас дээш оноочлоо аваад гэтэл багийнхан амжилт нь ялахгүй байхгүй тий. Ингэж асуух гээд би энийг юу гэж асуух гээд бууны celebration хийж байгаа анхны тохиолдол нь энэ биш. Ер нь бууны celebration үе хийдэг том одууд ч хийдэг. Russell Westbrook хоёр буугаа цэнэглээд хийдэг. MVP авсан жилдээ хийжсэн. LeBron ч гэсэн бууддаг. Ер нь бууны сайн нэг rookie тоглож буудах гэж байгаад бүр ингээд нөгөө торгуулийн мөнгөнд бодоод болж явах шиг үстэй. Энэ бууны celebration бол зөндөл гарч ирсэн. Гэтэ яагаад Jag ингэж онцолж шийдэхэд торгоод байгаа юм? Багадур айгүй их буутаа орооцолдог. Одоо тэр нөгөө strip club дотор нөгөө буу гаргасан бичлэг явж ирсэн. Тэгээд талбай зүгээр гудамжин талбай дээр тоглож байгаад тийнейжер одоо 10 жилийн хүүхэдтэй муудалцаад 10 жилийн хүүхдэд буу тулгасан гэсэн асуудал хүртэл гардаг байхгүй юу? Тэгэхээр энэ хүн дээр чинь энэ асуудал айгүй хүн дээр очиж байгаа. Яг ингээд зөндөө хүмүүс тэгдэг. Гэхдээ тэр хүмүүс хизээч талгаагаар бууны асуудал гардаг л байхгүй. Ер нь энэс өмнө бууны асуудалтай Gilbert Arenas лээс нөө. Gilbert Arenas явсан тэнд нь хоёрлаас шүү дээ. Тэгээд тэр одоо тэрнээс гадна энэ жаа гарч ирж байна. Тэгээд яа тийм болохоор л ер нь бол Adam Silver энэ дээр айгүй юу хандаад байгаа л гэж бодод шүү дээ. Харин би нөгөө Draymond Green-ийг ингээд тороход юу гэдэг шүү дээ. Нөгөө сая сүүлд хизээвэл нэг тороход Draymond Green дээр яагаад Draymond Green дээр ингээд тоглолт өнжүүлэх шийтгэл онооч байгаа гэсэн чинь өмнөх түүхүүд гэдэг нэг юм тайлбар хэлжсэн шүү дээ. NBA-гээс бүр ингээд мэдээлэл давтан. Тэгээ өмнөх түүхүүдийг ингээд үндэслээд Draymond Green энэ удаагийн бол зориудаа санаа таагаар яг тэр шиг Ja Morant-ийн суур нөөрөө тийм буутай холбоотой хүн болчихж байгаа учраас энэ бууны celebration жаа тэр ингээд онцгойлж шийтгэл нь тусаад байгаа юм. Гэтэ мань хүн бол Garnacho гэхээр энэ бол төгс хариулт өгсөн юм. Тэгээд хамгийн аюултай нь бас юм шүү дээ. Би чинь Америк дээрснээс хойш яг манай энэ Сан Франциско ч өөр ямар тайван ийм хамгаалан тийм гэмт хэрэг багтаа юу гэдэг лээ чи мэднэ харцангуй багтаа. Гэхдээ яг өчигдөр манай энэ гэрийн доор автобусны буудал дээр бол буун дуугарсан. Яг манай гэрийн үүдэнд жил хагас өмнө манай гэрийн энэ хажуудлын хөл бөмбөгийн талбай дээр хагасны өглөө бас буун дуугарч исэн. Гэт ингээд буун гэдэг бол ерөөхдөө юм маш юм ойрхон байдаг аюул болохоор энэ аюулыг ингээд бас сурчлаад байгаа надад ч гэсэн таалагдахгүй байгаа. Тэгэхээр Ja Morant-д энэ шийтгэл магадгүй би бүр тоглолтоор шийтгэүүлэх болов гэж бодсон чинь харин ч юугаар зөвхөн мөнгөөр шийтгэүүлээд Ja одоохондоо мөнгөтэй байна гэж хэлээд байгаа юм тэр аахгүй. Мөнгөөр одоо тэгээд тоглолтоор шийдэх гэх юм бол энэ чинь санхүүг маш хүнд тусан шүү дээ. Тэгээ плей-офф төгсөж байгаа болохоор бас хөнгө хандаад байна л та. За Jag ингээд үндэснөөс болоод одоо нөгөө Memphis Grizzlies-ийн амжилт нөлөөлж магадгүй гээд
бас зөөлөн хандсан байж магадгүй. Тэгээ энэ дээр нь жаавуулна гайгүй л очих хэрэгтэй байхгүй чимээгүй л очих хэрэгтэй байхгүй юу? Тэгээ дээрэс нь ингээд Канад маань чиж болмооргүй л шүү дээ. Тий. Болохгүй. Яаж ч болохгүй. Канад яаж ч болохгүй. За хоёлаа дорнод бүсийн хүснэгт плей-оффын байрлалыг харчаад өнөөдрийн дугаараа өндөрлүүлье да. Өнөөдөр болсон Нью-Йорк Никс, Бостон Селтикс багуудын тоглолт нэмэлт цагийн сүүлчийн мөчид Джейсон Тэйтумын хожлын шийдэлээр өндөрсөн байна. Ингэснээр Бостон Селтикс баг энэ үйлрэлд Нью-Йорк Никс багийг 4-1-ээр шүүрдэж байна. Нэгэсэндээ Нью-Йорк Никс баг бүрэн бүрэлдэхүүнээрээ байгаад ч Бостон Селтиксийг ялахгүй маа гэдгийг бүх тохиолдолд харуулж байна да гэж ойлгож болох уу? Тэгж ойлгож болж байна. Тэгээ угаасаа асуудал бол угаасаа тэгэл төвийн байрлал хамгаалалт гэх зүйлүүдээс л одоо болж байна. Өнөөдөр уул нь гэхдээ хэн бол үнэхээр сайн тоглосон шүү дээ. Карл Антони Таунс. Тэгээд үнэхээр яг сүүлийн мөчид бол аль одоо дип баг нь л хожиж штэ. Тэгээ Бостон бол хамаагүй дип байна. Одоо Cleveland Cavaliers нэгээр гарахын тодорхой болсон. Boston Celtics 2-оор гарахын тодорхой болсон. Одоо энэ хоёрын үлдсэн тоглолтууд бол юу ч хийдэггүй. Тэгэхээр баг бүгдээр амарч байгаа болов уу гэж би бодож байна. Нью-Йорк Никс ч гэсэндээ одоо ер нь баг тоглох хэрэг байна. Бараг л байхгүй юм шүү, тий. Ер нь бол ингээд East-ийн багууд бол эхний 6 хүртэл шийдэгдсэн юм шүү. Тий. Уусаа бүгд плей-офф хийх хүртэл ер нь бол шийдэгдэж. Байрлал нэг хөөрчлөгдөхгүй. Тий, одоо тэгээд эхний 6 шийдэгдсэн болохоор 4-5 дээр Milwaukee Bucks, Indiana Pacers гэдэг гоё цуврал гарч ирэх юм байна. Энэ Damian Lillard-г цувралч юу болдог бол доо. Damian Lillard-ыг эргэж ирнэ гэсэн магадгүй юм яриад байгаа юм бол шүү. Найдвар байгаад ирнэ гэсэн харин тий. Харин тийм буцаж иш магадгүй гэсэн найдвар байгаад байгаа юм лээ. Тэгэхээр бас Bucks-ыг бол шууд хасчих болохгүй юм байл шүү. Knicks Pistons гэдэг ч гоё цуврал гарч магадгүй шүү. Knicks Pistons асалсан. Яа. Pistons бол би өөртөө хамгийн сүүлд амар дуртай байгаад байгаа болохоор. Энийг бол үзэх хэвээр баг тоглолт болгоныг нь алгасалгүй үзэх хэвээр юм цуврал болно гэдэгт итгэж чинь. Тэгээд Pistons-ийн хамгаалтын Pistons-ийн Tobias Harris-ыг, Malik Beasley-г ингээд туршлагатай тоглогчдыг нэмсэн, Dennis Schroeder-ыг нэмсэн. Энэ бол ямар нүдэ олсон зөв үйл болсон юм бэ гэдгийг эндээс харж болохоор юм. Тэгэхээр Knicks Pistons-ийн цуврал сонирхолтой болно. За тэр Orlando Magic, Atlanta Hawks-ийн play-ины тоглолт ч гэсэн сонирхолтой болно. Indiana Pacers, Milwaukee Bucks энэ юу яаж болохгүй юм биш, магадгүй юм шүү. 9-10, 8-9-10 бас юуны байрны одоо сүүлийн 2-3 тоглолтын дээр бас өөрчлөгдөж магадгүй юм байна. Ер нь энэ нэг гейм л зөрт юм биш үү? Хэрвээ Heat 8-аар гараад Cavs-тай тарах юм бол Cavs бол плей-офф юм аа. Маш том юу болох вэ гэж бодож энэ сарилд Eric Spoelstra-гийн өдөөс тоглоно шүү дээ. Тэгэхээр бас нилээ өвгөө учраатай таарч магадгүй л юм шиг нэгээр гарсан байна. Би бол ингэж бодоод 8-аар Orlando Magic гараад Cleveland Cavaliers-тай таарчсаа гэж боддог. Cleveland-ыг гоё бүр чанарын шалгачмаар санагдаад байгаа байхгүй. Миний хувьд. Энэ бол зөвхөн миний бодол. Cleveland Cavaliers-ийн сүүлийн үеднээр замбрааг олон хожигдчихсан даа. Magic Heat-ээс илүү сайн чанарын шалгана гэж. Magic ч гэсэн ер нь бол плей-оффын одоохондоо туршлахгүй. Гоё гэхдээ би Paulo Banchero, Franz Wagner арай илүү л гэж бодод. Jalen Suggs байсан бол бүр гоё байхгүй. Тийм Jalen Suggs Miami Heat ч үнэхээр л хэцүү харагдаад байлаа шүү. Miami Heat ч. Ур чадвар нь үнэхээр дутчихлаа шүү. Хэвээ Eric Spoelstra байгаад. Тэстэ байгаа тулдаа л явж илээ. Тэрнээс энэ баг үнэхээр л ур чадвар дутж байгаа гэж хэлсэн шүү. За. Хоёулагийн энэ дугаарыг нөрөд өндөрлж байна. Game Point podcast хамт байсан баярлалаа. Дараа 7 хоногийн энэ цаг үед явж байгаа битэр play-ины тоглолтууд за хэн гарах бол play-off ихний шатны таамагуд гээд явж явах болоо. Гэхдээ ямар ч үсэн NBA-ийн тийм дараагийн 7 хоногт бас аварцуудаа бит хоёр өөрсдийнхөө зүгээс нэрлэн дээрээс нь олглын ихний шагналууч тодорч эхлэх арай болоог. Гэхдээ тодорч эхлэх цаг ойртож байгаа. Тэгээд NBA-ийн хамгийн сонирхолтой 7 хоног хамгийн сүүлчийн одоо юу гэдэг өрсөлдөөнтэй 7 хоног биднийг хүлээж ийн. Тэгээд 7 хоногийн дараа яг боллоо. Баяртай үзэгчтэй. Хамт байсанд баярлалаа.